Хааны бодол санаа мөнхийн эзний гараас ундрах булгийн тунгалаг ус мэт хагаад мөнхийн эзэн л түүнийг дуртай зүгтээ залж чадна. Хүн явах замаа хичнээн зөв гэж үзвч мөнхийн эзэн бодол санааг нь хянаж байдаг. Гин буруугүй шударга үнэн байдлыг мөнхийн эзэн ямар ч өргөлөөс илүү таашаадаг. Ихэмсэг харц бардам зам хорон санаатны хувьд дэнлүү мэт. Харин мөнхийн эзний хувьд энэ зөвхөн хүний гэм ажээ. Ажилсан хүний төлөвлөгөө элбэг хангалуун амьдрал авчирдаг. Харин яарч додомддог хүн ядуурл хоосорлыг бий болгодог. Худал хэлж хөрөнгөч хүн манан будам мэт зуурдын хэрэг агаад амь насанд хөнөөлтөө үхлийн өрх өөртөө тавихын адил. Хорон санаатнууд хүч хэрэглэснээс болж өөрсдийгөө устгадаг. Учир нь гэвэл тэд шударга үннээс ямагт татгалздаг. Гэмт хүмүүсийн амьдралын зам мөрөө агаад мэхтэй. Харин гэмгүй хүний явдаг зам үргэлж зөв. Байшингийн дээврийн нүхэнд хорогдон амь зуух нь хэрвэлч ихнэрийн хамт дотор нь амьдрахаас дээр. Хорон санаатай хүн ямагт хорон үйл сэтдэг. Найз нөхдөнд түүний гараас сайн юм хүртэхгүй. Тохуутай хүнийг зодож шийтгвэл ухар мөчөд хүн ухаан сууна. Ухаант мэрэгэн хүнийг зэмлэн буруушаавал улам ихийг ойлгуулна. Мөнхийн эзэн шударга үнэн дээрээ тулгуурлан хорон санаатны гэр бүлийг ажиж байдаг. Тэгээд нэгэн цагт шийтгэл оноож устгадаг. Ядуу хүний зовлонг үл ойшоосон хүн дараа нь өөрөө зовлон дунаж орилоход хинч сонсохгүй. Нууцаар өгсөн бэлэг үүр омгийг дардаг. Нүднээс далд өгсөн хах үйл хүний хилэнг намдаадаг. Шударга үннийг тогтооход шударга хүн баярлаж хорон санаатнууд эмээдэг. Ухаан ойлгохоос татгалзаж үнний замаас гажсан хүн эцэстээ үхтлийн эгнээнд илсэн булшинд орж төгсдөг. Үргэлж цэнгэж наргих дуртай хүн ядуурдаг. Дар сууж зоог барих дуртай хүн хизээч баяжиж чадахгүй. Хорон санаатан эцэстээ шударга хүний золиос болж найдваргүй итгээд үнэнч хүний оронд шийтгүүлдэг. Ааш муутай хэрвэлч их нэртэй амьдарснаас алс бүглөө цөлд амьдарсан нь дээр. Ухаант мэрэгэн хүн эд хөрөнгө идэж уухаа нөөцөлдөг байтал тэнэг хүн бүгдийг цөлмөж дуустдаг. Шударга үнэн энэргэнгүй байдлын төлөө зүтгэсэн хүн сайхан амьдрал, бусдын шударга үнэлгээ алдар хүндэтгэлийг олдог. Ухаант мэрэгэн хүн хүчрхэх хотыг эзлэж ганц найдвар болсон цайцыг ч нурааж чаддаг. Амаа хамхиж үгээ хямгаддаг хүн өөрийгөө хүнд байдлаас хамгаалж байна. Бардам сагсуу зантай, доог тохуутай хүн юугч үл хөндлөх дээрэнгүй байдлаа харуулж байна. Залхуу хүнийг хүсэл нь хөнөөдөг. Учир нь гэвэл тийм хүн гараа хөдлөхөөс татгалздаг. Тийм хүн өдөр бүр шунал давтдаг. Тэгэхэд шударга хүн бусдад өгөхөөс үл харамлна. Хорон санаатны өргөл мөнхийн эзний өмнө бузар. Тэд буруу зорилгоор түүнд өргөл өргөвөл хичнээн жигшүүртэй нь ойлгомжтой. Худал гэрчлэгч өөрийгөө устгана. Харин зөв юм сонсох хүсэлтэй хүн үргэлж зөв юм ярих болно. Хорон санаатан эрлэхийг дүр үзүүлвч шударга хүн юу хийхээ урьдаар боддог. Хүн хичнээн мэрэгэн ухаан бүм ойлголттой болж үнэт зөвлөгөө сонсовч мөнхийн эзнийг эсэргүүцэж чадахгүй. Хүлэг морийг байлдаанд хичнээн сургуулилвч өснөө ялах чадал мөнхийн эзнээс ярддаг. Эд хөрөнгийн оронд сайн нэрийг сонгож ав. Алт мөнгөний оронд алдар хүндээг олсон нь дээр. Ядуу баян ялгаагүй нэгэнт мөнхийн эзний бүтээл учраас энэ талаараа адил. Ухаалаг хүн аюул харвал биеэ нуудаг. Харин ухвар мөчөд хүн хэнэггүй явсаар хохирол үздэг. Төлөв даруй байж мөнхийн эзнээс эмээж явсныхаа хариуд хүн өөдрөг баян алдар нэртэй урт настай болдог. Мугуйд хүний явах замд саад тотгор олон. Харин буруу юм хийхээс болгоомжилж явдаг хүн тийм саадыг тойрч чадна. Зөв замаар хэрхэн явахыг балчир байхаас нь хүүхэддээ зааж байв. Тэгвэл өсч өндийгөөд замаасаа гажих аюулгүй. Баян хүн ядугаан захирдаг. Бас хүү зээл авсан хүн өгсөн хүнийхээ боол болдог. Шударга ус байдлын үрийг тарьсан хүн эцэстээ гай зовлонг хурааж авна. Тэнхүү үүр омгон дарагдж
хүн дарлах зэвсэг нь үгүй болно. Өгөөмөр хүн ёроол хүртдэг. Тийм хүн ядуустай хоолой хуваахаас үл татгалзсан. Ёжлуу хөхт хүнийг хөөн зайлуулбал сөргөлдөөн арилж, хэрүүл маргаан доромжлол алга болдог. Сэтгэлийн ариуныг эрхэмлэж, ялдам сайхан ярьдаг хүнтэй хаан хүртэл дотносох болно. Үнэн байдлыг мөнхийн эзэн анхааран хамгаалж байдаг. Тийхүү хорон мөнхний яриаг үр дүнгүй болгодог. Залхуу хүний шалтак олон. Гадаа арслан байна гэвэл гудамжинд гарвал алуулна гэх мэт. Завхаа эмийн хил ам гүнзгий ухсан нүх мэт. Мөнхийн эзний дургүйцлийг төрүүлсэн хүн тийш орж ундаг. Хүүхэд бүр тэнэг зан гаргадаг. Гэвч сахилгаватын ташуураар түүнийг нь залруулж болно. Өөртөө ашиг олохын тулд ядуусыг дарлах юм уу, баячуудыг зусардсан хүн хоосорч дуусдаг. Чих тавин сонсоод мэрэгдийн үгийг анхаар. Миний мэдсэн зүйлийг сэтгэлдээ шингээж ав. Учир нь гэвэл түүнийг сэтгэлдээ хадгалж явбал тааламжтайгаад амнаасаа унгаж явбал ашигтай. Тэн хүчээ мөнхийн эзэнд найдаж сурна. Тиймээс одоо тэр бүхнийг чамд зааж сургах болно. Мэдлэг ихтэй хүний үнэт зөвлөгөө бүхий 30 сургаалыг би чамд бичиж үлдээе. Үгээр би чамд үнэн бөгөөд найдвартай юм гэж юу болохыг харуулбал чи хэрэгтэй хүндээ зөв зүйтэй хариу өгч чадах болно. Ядуусыг дарлах амархан боловч бүүтиг. Өөрийгөө хамгаалах чадваргүй хүнийг шүүхээр бүү дарл. Учир нь гэвэл мөнхийн эзэн тэдний эрх ашгийг хамгаалж, хохирлыг адилхан хохирлоор төлөвлөнө. Ааш муутай хүнтэй бүү нөхрөл. Амархан ууралдаг хүнтэй бүүнийл. Учир нь гэвэл тэдний занг авсан хүн өөртөө тэг тавьж хөнөөл үзнэ. Бусдын төлөө бүү батлан даалт гарга. Бусдын өрийг төлөхөөр бүү амл. Тэгээд төлж чадахгүй төрвөл дороо дэвсч унтах гудсан хүртэл хураалгаж мэднэ. Өвөг дээдсийнхээ босгож тавьсан шав тэмдгийг хөдөлгөж, хөршийнхөө өмч газраас бүү сааж ав. Аливаа юмд чадварлаг хүнийг чи харсан уу? Тийм хүн хааны ордонд өргөдөн ажилдаг. Нэр хүндгүй хүний төлөө тийм хүн зүтгэхгүй.